Эрдэнэс тавталгай компани 2025 онд 1.1 их найд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ ашигаас 786.8 тэрбум төгрөгийг засгийн газар, нийт хувьцаа эзэмшигчдэд 208.5 тэрбум төгрөгийг 3.5 сая иргэнд олох орлжээ. За ингэснээр 1072 хувьцаатай иргэн 63,242 төгрөг авна. Өнгөрсөн онд нэг иргэн 350,000 төгрөгийг одоо авч байсан юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг зочны цагаас хүлээн авч үзсэн үү? Завлагчдын хөтөлбөр зочны цагаар үргэлжлэж байна. Өнөөдрийн зочноор Монголын үнэт засны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зүйлийн дарга Инхбат оролцож байна. За сайн байна уу та? Сайн байна уу. За тэгэхээр Эрдэнэс тавталгай компани удирдах зүйлээ одоо хуралдаа тийм ээ. За сар шинэ өмнөх бас нэгэн шийдвэрийг гаргалаа. Энэ бол одоо 2025 оны цэвэр ашигла нийт одоо хувьцаа эзэмшигчтэй одоо тараагаар боллоо шүү дээ. За энэ тухай хоёлаа ерөнхийдөө яриг өнгөрсөн хугацаанд хэрэг ашигтай ер нь ажиллаваа. За анх Эрдэнэс тавталгай компани маань 2012 онд үүсгэн байгуулагдаад за тухайн үед хувьцаат компани хэлбэрлэл бол орсон. За энэ өнгөрсөн хугацаанд Ногл ашиг одоо 12-оос 19 оны хугацаанд тараахгүй байж хаад 2019 оны одоо ашигт ажиллагааны санхудаа Ногл ашиг тарааж эхэлсэн. За ковидын дараах буюу 2021 онд бол Ногл ашиг тараагүй. За түүнээс хойш бол жил болгон бол тарааж байна. За өнгөрсөн жил буюу одоо 2024 оны гүйцэтгэлээс хамаарч 2025 онд хамгийн их буюу нэг иргэнд за 1072 хувьцаатай бол 350,000 төгрөгийг одоо цагаан сарын өмнө болон цагаан сарын дараа ингэж хувааж тараасан. За энэ жилийн үед бол буюу одоо 2025 оны гүйцэтгэлээс хамаарат ойролцоогоор 1.1 их тэрбум ашигтай ажилласныг одоо ойролцоогоор 70 орчим буюу 730 тэрбум төгрөгийг бол хувьцаа эзэмшигчдээ бол тараах чинь. За эндээс бол одоо манай ард иргэд бол ойролцоогоор 20 орчим тэрбум төгрөгийг бол тараах гэдэг ажил л да. Тэгэхээр яг нэг иргэнд бол татварын дараах байдлаар бол нэг 63 орчим мянган төгрөг бол баг шиг байна. Гэтэ энэ бол 1072 ширхэг хувьцаатай иргэнд бол ногдох хэмжээ. За өмнөх хугацаанд нэг сайн хашааж тэгвэл сайн үед нэгтгэм энэ хөтөлбөрийн хүрээнд хувьцаагаа одоо бэлэн мөнгө болон босод үйлчлэгээр солисон иргэд маань арай энэ хэмжээс бага наал гэж болох хэрэгтэй. Ерөнхийдөө ашигтай ажиллах юм бол одоо Ногл ашиг ингэж тараагаад байгаа штэ тийм ээ. Тэгэхээр өнгөрсөн жилийн дүнг бодох юм бол харьцангуй бага байна тийм. Өнгөрсөн жилийн 350,000 төгрөг. За энэ жилийн 63,000 тийм. За одоо бага хувьцаатай болох юм бол түүнээс бага 59,000 40,000 гээд явах нь штэ. Тэгэхээр арай бага ашигтай ажиллав уу өнгөрсөн жилээр? Тэглээ бид нэр угаасаа хүн болол мэдчихэж байгаа тийм. Өнгөрсөн жил манай улсын ганц аварсан зүйл бол зэсийн ханш байлаа. За хамгийн их одоо юу гэдэг хохирол амсуулсан гэж юм хүлээлтээс бага байсан зүйл бол нүүрсний ханш байсан. Гэхдээ бид нар бие хэмжээ өрөөл нүүрс бол хангалттай хэмжээнд экспортлж чадсан. 90 орчим сая тонны бол экспортлсон. Харин нүүрсний ханш маань одоо 2024-тэй хайцуулбал бараг 50 орчим унсан болохоор энэ хэмжээний борлуулалтын орлого буурахаар нөгөө дөрөв их найдварын ашигтай ажиллаж ирсэн Эрдэнэс тавталгай маань өнгөрсөн жил 1.1 их найдвар 3 дахин бага ашигтай ажиллаад эхэлж байгаа байхгүй. За энэтэй холбоотой мэдээж Ногл ашиг хэмжээ бол ингээ буурчлаа. За одоо ингээ Ногл ашиг тараах сургаар за иргэдийн хувьд одоо нэг зүйл дийлэнх одоо хүмүүс ярьж байна тий. За нэг хүнд бол 63,000 төгрөг яг өгч болж байна одоо. Гэхдээ нийтэд нь аваад үзэх чинь 200 гаруй тэрбум төгрөг болчиход байна шүү дээ. За үүнийг ингэж бага багаар нь тараахаас илүү томоохон бүтээн байгуулалтанд нэгчин хүчтэй шилбэл зориулж бодгон гэдэг зүйлсийг яг иргэд бол маш хүчтэй ярьж байна. Үүн дээр та юу хэлэх вэ? Яг энэ хүн болгоны үзэл бодол ч гэдэг юм уу өнцөх амьдралын хэм маягаас бүр хамаарна шүү дээ тийм үү? Үз тус амьдралаас ч гэдэг юм уу. Тэр энийг олон төвшөнд нь бодох хэрэгтэй байх л та. За магадгүй хөрөнгө оруулагчлаас харуул бас зүйтэй юм шиг тийм. Одоо би хувьд би бас 63,000 төгрөгөөс аваад ойр зүрийн хүсэл дэлгүүрээс цуглуулж боломж бол байна. А би бас нэг хувьцааны мэдлэгээд хувьцаагаар дамжиж хөрөнгө оруулалтын мэдлэгийг би өөртөө шингээж болж энэ утгаараа олон нийтэд бас зүгээр. За компани талаас харах юм бол яг нь ер нь 1.1 их найдварны 70% буюу 700 тэрбумыг тараана гэдэг чинь айгүй ховор үзэл байхгүй. Олон улсын зах зээл дээр ялангуяа компани одоо амьдралын мөчлөгөөс хамаарат хэдэн хувь тараах гэдэг ихтэй стандарт байгаад байдаг. Тэгэхээр ETT маань 70% тараана гэдэг маань шашин төсөл төгжил байхгүй байгаа юм шиг тарагдаж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн судалгаа шинжилгээч гэдэг юм уу, өргөтөлж гэдэг юм уу, үйл ажиллагаагаа тэлэгч гэдэг юм уу, энэ хэмжээнд мөнгөө зарцуулж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нар ингээ нэг банк одоо компаунд гэж ярьдаг да. Банк хуримтлагдсан байдлаар ингээ нэг байдлаар одоо хөрөнгө оруулалтыг тэрний үрээ шивч юусэн. Тэгэхээр яг эндээс харахаар бас компани талаасаа хүмүүс янз янзаар л ирэх баг тийм. За эдийн засаг ерөнхий макро орчнолоос харуул энэ бас тийм их сайн зүйл биш. Яагаад тэгэхээр Монгол улсын төгрөг бол олон улс төрөгдөгчлөө төрөгдөг валют биш. Бид нар төгрөгөө ирээн гараад ирээнээс бид нар нэг чихэр жимс авч чадахгүй манай улсын валют тийм байхгүй. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ хэмжээний одоо мөнгөний хүчтэй нийлүүлэлт маань бас тодорхой хэмжээнд инфляцийн дарамт үүсгэж идэг юм уу эсвэл ард иргэдийг зүгээр байж байгаад одоо хэдэн төгрөг авдаг нэгс ойлголтыг төрүүлдэг ч гэдэг юм уу ажлын бүтэнч муурдаг ч гэдэг юм уу. За эргээд магадгүй энэ улс төрийн оноо цуглуулах юм бол маш том арга хэрэгсэл болох боломжийг бол нээж өгöd байгаа гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд аль төвшөнд хаана ажиллаж байгаас хамаарат хүмүүсийн янз янзын өнцгөл өөр байх боломжтой гэж бодож байна. А зүгээр нэг үг хэлэхэд одоо
шууд 1072-ыг ингээд шууд бэлэн мөнгөөр тараахын оронд магадгүй эрчим хүчээр ярьж шээ. За бусад зөндөө төсөл хөтөлбөрүүд нь ялангуяа нийгэм тал руугаа, боловсрол, эрүүл мэндийн тал руугаа бид нэг том том төсөлтүүд хийх боломжтой байхгүй. Гэтэ яг энэ удаад ингээд хийчлээ гэж бодоход бид дараа нь ингээд төсөвтэй энийг одоо том том нийгмийн шин чанартай зүйлсүүд ингээд маш том хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байгаад байна. Зүгээр яг хөрөнгөний зах зээл гэдэг талаар бол ард иргэд маань хувьцааны үр шим авч болдгийм ээ гэсэн ойлголт хүмүүс төрүүлэх бас нэг талын бас зөв л дөө. Гэтэ яг аль нэг талаасаа дэнслээ чи аль нэг хариуг надад хэлээгүй би битгий тараад ичил. Ойлгомжтой. Тэгэхээр за 1200 одоо ингээд за тараахаар болгоо те хизээний цаг иргэдийн тансанд орж ирлээ. За 4 сарын 30-наас өмнө гэж мэдээлэл сонссон. Тий, одоо яг эрдэнэ санхүүгийн тузын шийдвэр за мөнгөн хөрөнгийн үлдэгдэл гэдгээс их хамаарна шүү дээ. Яг нэг үйлдэхэд яг ашиг бол ашиг, мөнгөн хөрөнгийн өрсөл буюу cash flow гэж яддаг. Энэ бол маш одоо өргөн том өрөөний ойлголт. Зарим компаниуд бизнес санхүү хэлээгүй шүү. Зүгээр олон улс тарч бай, дотооддоо ч бай. Ашиг нь одоо мөнгөн хөрөнгийн өрсөл нь хойш орж ирэх нөхцөлтэй хахад аль нэг одоо банкудаас зээл аваад тэр зээлээрээ ногдол ашиг олгодог нөхцөл байдаг. Тэгэхээр мэдээж эдийн санхүүгийн мөнгөн хөрөнгө үйлдэлээс хамаарах байх. За мэдээж компани тооц хязгаар уралдаад одоо гүйцэтгэх удирдлагатай юу гэсэн баг чиглэл өгсөн байгаа шүү дээ. Тэр чиглэл маань яаж гэсэн мэт хэцүү хөөр байна ингээ гарах бах. Миний бодлоор 3 сарын сүүлээс орох бах. Тэгтээ сая тогтоол дээр 4 сарын 30-наас өмнө гэж бичсэн юмсэн те. Тийм. Мөн нас барсан бас иргэдэд ингэж давхар одоо өгдөг шүү дээ тий. Энэ бас ямар зөв зүйл. Тийм хувьцааны хамгийн гоё шин чанар тэр байхгүй. Өөрийнхөө хөрөнгийг дараагийн хүндээ өвлүүлдэг те. Тэгээ энэ бол боломж нь бол нээлттэй байгаа. Тэгэхээр Монгол одоо Монголын үн цасны юу арилжаагчдын холбооны бас гишүүн байгуулах үн цасны төлөх саламжид өгж байгаа. Энэ төрийн байгууллага дээр очиод үе залгамжлаа одоо натраа дээр ороод процесс мэдээж байгаа шүү дээ. Тэр процессын дагуу өвлүүлэх боломжтой байна. За иргэдийн хувьд одоо юун дээр бас анхаарах бай таны хувьд зүйл бол яг би иргэдтэй одоо юу гэдэг хүний амьдралыг би эндээс аваад хонос бодохгүй байх зүгээр магадгүй урайлгын шин чанартай хариу зүгээр авч үзэж байна. Яг өнөөдөр энэ тодорхой хэмжээний эрдэнэ санхүүгийн авж байгаа хүчний ногдол ашиглаа та нэг удаачлалын хөрөнгө оруулалтыг хэд үзэж ялангуяа дотоодын хөрөнгөний цэцлэл дээр ажиллаж байгаа хувьцаанууд хөрөнгө оруулж үзэж дотоодын компаниудыг дэмжиж үзэж тэгээд магадгүй үр шимийн тодорхой хугацаанд дээр аавна хүмүүс яг 60,000 төгрөгөөр жоохон бага сонсдог байж магадгүй ялангуяа яг өнөөдрийн төсөлд Монгол хүмүүс ханших унаад шүү дээ. Тэгэхээр энийг жоохон үйл тоогоо таа бүхэн жоохон боломжтой бол ингээд хөрөнгө оруулалт хийгээд анхны одоо хувьцаа худалдаж аваад тэрнийхээ үр шимийг өөрөө хожим болон өөр хүмүүстэй хүртэх боломжийг бас нээж өгөх энэ талаар бас бодол зориод гэж уриалмаар байна. Гэтэ яг миний зүгээр ганц гайхаад байгаа гэх юм уу жоохон сайхан л одоо шинжлэлийн өмнө бид эрдэнэ санхүү ер нь ногдол ашиг тараахгүй гэсэн мэдээлэл явьжсэн тийм яагаад вэ гэхээр маш тавталгаа төлж гэдэг юм уу босод төрийн эмчит компанитай холбоотой маш хэмжээний өр төлбөрийн асуудал бол байна. Тийм учраас бид нар компани үйл ажиллагаа ирээдүг бодод тарахгүй гэсэн бол бас ингээд цаанс өрөнгө гэмтлэгээ тарахаар боллоо шүү дээ. Тэгэхээр яг хөө мэдээж яг хөө өөрчлөлт бол орсон байх л да ямар нэг байлаа. За хэдүүл энэ хэмжээний мөнгө өрөнгөийг даагаад гараад дараа нь энэ асуудлуудыг энэ өөр их усрээр ингэ санхүүжүүлж гэдэг юм уу. Мэдээж энэ чинь компани шүү дээ. Компани ямар нэг байлаар үйл ажиллагаа явуулж явах хэрэгтэй. Тэгэхээр яг бас миний бас хэлэх гээд байгаа нэг зүйл хэрэг яг манай төрж одоо төрийн хвшилд ажиллаж байгаа одоо хүмүүсийн одоо хүмүүс хандах хандлага ингээд нийгэмдээ ярих жоох ингээд жоох харахуулаад байна л да тий. Тэгээ би юу хэлэх гээд тэгэхээр төр хичнээн ч магадгүй зөв юм хийсэн одоо ингээд юу ч зөвсөн буруу юм шаарддаг болчихдог байгаа байхгүй. Энэ хандлагаас бас жоохон буруу юм аа. Бид нар тийм жоохон критикл ингэж шүүмжлэлгээр хандах хэрэгтэй. Яг бодиттой юм бэ. Тэгэхээр одоо ингээд санаанд маасаас ч юм уу дард ирдээс төрийн хийсэн бүх одоо хуульч гэдэг юм уу шинжилж гэдэг юм уу том ингээд шийдвэр ингээд эсрүүцээ та нар ингэж тэгээд бас ингээд хахаар бас энэ төр бас чадамжаа алдна гэсэн шийдвэр гаргах одоо хөнгө болчихно гэсэн үг шүү дээ. Энд чинь ингээд ирээд магадгүй дунд хугацаанд маш том эрсдлийг улсад бол авчирна шүү дээ. Одоо яг энэ жил бол тарцангуй одоо ашиг бага ажилласан байдаг. Гэтэ цаашд илүү одоо ашигаа нэмэгдүүлэхийн тулд та хэдийн одоо төлөвлөгөө зорилт бас юу яаж явж байгаа вэ? Яг уу би зүгээр анзаараад хараа ирээд одоо яг бас өнгөрсөн оны 8 сараас хойш нүүрс найш маань нэлээд докторчод гэлээ бас борлуулалт маань ч савны мэдээд эхлээ бас чаны энэчтэй том гэрээсэн тэрний 2000 одоо 20 хэдэн үрдэлээ нэг 10-20 жилийн гэрээс шүү дээ. Харьцангуй доктортой ч зүгээр миний хувийн бодлого болохоор яг бид нар нөгөө манай Монгол улсын одоо төрч бай хувийн хвшилч бид нар нэг хээжин гэдэг ерөөс ойлголтыг ерөөс хэвшүүлж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл эрслээ хаах одоо 3-5 жилийн дараах нүүрс найшны өсөлт бол уналтаас үл хамааран бид нар тодорхой хэмжээнд ханшаа өнөөдөр тохироод юм арилжаа 8 их энэ боломжуудыг бид нар хувь болон төрийн хвшил бүгд хамтраад хийх ёстой гэж би бодож байна. Тэгэхгүй бол одоо ингээд асуудал ингээд үүсэж штэ. Буруу сараг бол 2025 оны төсвийн тухай хуулийг 2024 оны 11 сарын 15-нд төсөв батлах ёстой байсан. Бид нар 2014 оны 12 сарын 10-аар батлаад ердөө 2025 оны 3 сарын дараа нүүрс найш унаал
хэцүүдэд гисэн шүү дээ. Тэр бид 3 сарын дараах асуудлыг бид нар харж чадаагүй байхгүй. Тэгэхээр ийм имзэг, ийм нэг зах зээлээс хит хамааралтай энэ үед бид нар хейжинг буюу одоо эрслээс хамгаалах том санхүү эрслүүдийг ашиглах ёстой л гэж хараад. За баярлалаа танд. За удирчдын өнөөдрийн зочноор Монголын үндэс цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Инхбат оролцлоо.